Тэгэхээр зэрэг тэр ямар хүмүүс утастаж байна хэ зэрэг яг миний чиглэлийн хувцсыг сонирхдаг тийм ээ тим сүлжээг хатгадаг тим хувцас авдаг одоо тим дэлгүүрийн хувцсны эзэжээ ч юм уу тим төрлийн хувцас өмсдөг одоо урлаг уран сайхны хүмүүстэй харьцаж тийм үү тийм хүн надыг олж харьцаж байгаа байхгүй тий би бол анх тэр тэмцээнд орчоод хинлүүгээ хаашаага яаж хандхаа ч мэдгүй нэг юм балаал хүн байж байгаа юм чинь тэр тэмцээний зорилго ерөөсөө л тэгжил өөрийгөө бол нээ сүлжээл бол орох тийм зорилготой л байсан л да. Тэгээд тийм сүлжээ бэдэн. Тэгээд тэр сүлжээний хүн намайг тэр сүлжээний хүн таалагдах шаардлагатай байна. Тэр хүн санаандгүй тэр тэмцээн тэр сүлжээнийг тэр хатгаж идэг тэр хүн санаандгүй тийм ээ тэр тэмцээн жижиг болгон болж байгаа шүү дээ. 5 жилийн дараа нэг өөрийнхөө хүссэн хүнийг гаргаад олоод энэ л хүн надад хэрэгтэйгээд олоод гаргаад ирж наад золж тийм ээ. Аль талынх нь л одоо юу байхгүй юу? Одоо учирлын л асуудал байхгүй тий. Тэр хүн тийм юм хайж исэн, би бас тийм хүн хайж исэн тий. Тэгэл тэр сүлжээлүүн л орхоллоо асуудал байна л да тий. Тийм нөгөө монголоор бол францаар нөгөө шоссе d'été орчуулах юм бол шоссе гэдэг нь анчин тет гэдэг нь толгой гэсэн үг байхгүй. Тийм нөгөө юу хайж идэх хүмүүс байдаг байхгүй. Хүн хайж идэх хүн хүний анчин ч гэдэг юм уу тийм хүмүүс байдаг байхгүй. Одоо монголчуудын сайн мэддэг олонний танил болсон ямар яг тийм одоо брэнд гэдэг юм те. Тэгээ хамтарч бас ажиллаж байв. Манай Монголд уу энэ хугацаанд одоо тэнд байхдаа ч юм уу энд байхдаа ч юм уу би нэг яасан. Яг тэмцээнд ороод дуусны дараа за би одоо буруу дуудаж магадгүй кампер гэдэг нэг гутал байдаг штэ. Айгу зузаан уул муулын тий. Тэрний яг хүн нэрж хамтарч ажиллаач гэд надад яажсан. Санал тавьж ирсэн би тэгээд үгүй гэжсэн. Тэгээд тэр олон саналууд дотроос би юг ямар саналыг би хүлээж авдсан бэ гэхэд зэрэг олон загвар зохион бүтээгчдийг нөгөө хариуцсан нэг тийм ажанс байдаг байхгүй. Тэдний тавьсан саналыг би хүлээж авсан л да. Чиний тэр брэнд чинь тэр одоо юу гэдэг чи Изабель Магон бол Изабель Магон нэрээрээ л явна. Ард нь чи мянган гоё юм хийгээд хизээч чиний гарыг гүтэлж гарч ирээ нэг цолоо хийсэн шүү гэд ингээд чи танилцуулахгүй тийм ээ. Чи одоо өөрийнхөө юм брэндийг гарга гэдэл тэгэл тийм амар юм надад тулгаал юу ерөөс тийм бодог байсан баг. Тийм санал ирнэ гэж бодог байсан л да. Тэгэл би тэр тэмцээний дараа тэгэл тийм шийдэл гаргаад тэгэл тийм цолоо мөх гэдэг юуг брэндээ гаргасан шүү дээ. Уламжлалт хоёр шагнал байдаг байхгүй юу? Нэг нь бол нөгөө prix de jury гэж байна. Нөгөөх нь болохоор prix de public. Би дэ prix de public гэдэг нөгөө үзэгчдийн нөгөө шагналыг авсан байхгүй тий. Дараа нь тэгээ нөгөө Суровский байна. Одоо дэлгүүрт заргаж байгаа нь одоо манай Монголд заргаж байгаа нэг хүзэн зүлтнэр шүү дээ. Эднэр биш. Яг нөгөө нэг pièce unique цорын ганц гэсэн нөгөө нэг тайзан дээр нөгөө нэг тэр коллекцийг чинь одоо танилцуулахад одоо энэ дэлгүүрт заргаж байгаа коллекцийг танилцуулахад дагаад нэг тийм фэшн шоу гэж нь явж идэг ч тэгээд дефиле гэж юм явж идэг. Тэрнийх нь би хувцсыг би хийж өгчээсэн. Тэр бол айгүй том чухал юу л да. Чухал үйл явдал. Тэгээ дараа нөгөө нэг Парис нөгөө нэг юу гэдэг жилд нөгөө нэг даав хүртэл юм гоё моттой штэ тийм ээ. Айгүй гоё. Тэрний нөгөө үзэсгэлэн худалдаанд одоо дэлхийн одоо нөгөө 400 биш
биш 83 орны одоо 400 сэлдэг одоо даав үйлдвэрлэгч нар ирээд даавгаа одоо танилцуулдаг тийм том үзэсгэлэн модалтай байдаг байхгүй. Цолоогийн нэг хийсэн нэг даав гэж нэг юм даав биш нэг одоо даавг одоо хомж өгөх гээл одоо юу гэдэг чинь нэг төрний нэг скелет юу нэг баримл маягаар тийм юм хийсэн байхгүй би тийм хана. Тэгээ тэгж яаж исэн нэг тийм хамтын ажиллагаа байсан. Тэгээ тэр нь одоо яасан хэ зэрэг яг тэр зааланд ороод ирэнгут ингээд айгуу томоор юу лээ. Миний зургийг бөөр юм айгуу том юуны хэмжээтэй хан дээр ингээ яачихсан тий. Тэгээ нөгөө даав үйлдвэрлэгчд өөрсдөө бас таниулах аргуулжлаа юм л да. Тэгэл тэнд чинь нөгөө даавны үзэсгэлэн худалдааг үзгээл Хятад, Япон, Солонгос тэгэл ерөөсө бүх хүмүүс ирдэг байхгүй тий. Бүх хүмүүс ингээл нөгөө ороо гардаг нөгөө пассажн дээр миний юу байдаг. Тийм юу хийжсэн. Тэгээ дараа нь одоо Монголд бид мэлээ Ростон гэдэг нэг люкс нэг тийм аксессуар нэг цүнх мөг гэдэг нэг брэнд гэдэг юм лээ. Тэрнээс надад санал ирээд би тэднэртэй хамтарч нэг юм хийсэн. Тэгээд тиймэрхүү юмнууд бол байд юм уу? Тэгээ нөгөө нууц бол түрүүн жишээлбэл тэр гутлын брэндтэй хамтарч ажиллаж татгалцсан байж шүү дээ. Тэр одоо шалтгаан нууц биш бол одоо юу байх вэ? Нууц шалтгаан гэвэл зүгээр яасан л да. Би тэр үед нөгөө яг тэмцээнд ороод гарсны яг ерөөсөө яг хаалгаараа ингээл гараал ингэжсэн чинь шууд ерөөсөө амьсгал хөхийн завдггүй яаж байгаа байхгүй шууд санал тавьж байгаа байхгүй. Ерөөсөө ингээл шагналаа аваад ирэхийн хоорондоо санал тавьж байгаа байхгүй. Тэгэн гут би яг үнийг хэлэхэд зүгээр кемпергийн гут чинь нөгөө юу байхгүй айгу дэлхийд даяар ингээд амар популяр болчихсон. Одоо зүгээр ингээд стан мэрэгжлийн биш мэрэгжлийнхаа халиад одоо зүгээр энгийн хүмүүст юм юу болчихсон гэдэг нөгөө яг нууцхан хэлэхэд бол биш шууд юу гэж татгалцсан байхгүй юу. Креатив гэж одоо юу гэдэг юм бэ те. Тэн дээр ерөөсөө тийм юуны шийдэл загварын шийдэл тийм гой сайхан юм байхгүй. Тэгээ би шууд татгалцсан. Шууд хэлбэрийг хараад би татгалцсан байхгүй тий. Би зүгээр нөгөө юугаа одоод хэрэг зүгээр нөгөө юу гэдгэлээ за тэр хамаахгүй тий тэр гутал гоё байна уу загвартай гутал хийдэг байна уу хамаахгүй кемпер бай цолоо гэдэл яваад ингээд дэлхийд даяар цатагдана гэсэн утгаараа би бодож нэрээ батсан бол би тийм ээ би яах вэ тэрийг тэгэж би хийх байсан. Гэхдээ би тэрийг би бодоагүй л дээ ерөөсөө айгуу гинэн байсан. Тэгтээ ч ер нь зөв чим хийсэн л би аюу үнэлжлээ байсан л байгаа юм л да. Баярлалаа.